Селф дэд төвийн дахин төлөвлөлтөөр газраа чөлөөсөн айлууд нохоогоо буурин дээр орхиж явснаар амьтны эрх зөрчих, иргэд оршин суугчдын аюулгүй байдал хаалдагдаж байна. Уян насан салгаагүй орхисон нохой нь харангатаж өгсөн тохиолдол ч гарч байна. Үзэгчдээ НТV-ээс сурвалжлах ба Чингэлтэй дүүргийн 19-р хороо орчмоос та бүхэнд мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр энэ хавьд бол замын баруун талын хувьд дийлэх айл өрхүүдийн хашаа байшин бол буулгагдсан айл өрхүүд газраа чөлөөсөн юм дүр зурагтай болсон байна. За ингэхдээ хамгийн гол нь айлууд маань нохоогоо үлдээгээд явчихсан. За нохтын хувьд бол зарим нь бол уяатай хоол унд олж идэх боломжгүй. За сул нохтын хувьд бол нийлж цугласан. За орой өдөш бол хүүхэд хөвгчдийг айлах зэрэг асуудлууд тулгарч байна гэдгийг орчин суугчид хэлж байна. Айгүй хөнөө. Уяад тавьчихсан байна. Ядаж суллаа тавьчихвал эдгээр чинь хүн рүү дайраад авахгүй шүү дээ. Тэ. Ингээл уяатаа ингэж жагаал тэгэл хоолгүй ундгүй аюу хэцүү. Ядаж өөртөө дижитал сайн амтнуудыг бас хайрлах хэрэгтэй шүү дээ. Одоо тэгэл хамаатан сатантай л авч тавина шүү дээ. Ахаал тий. Тэгэхгүй тэгэл хаяад явна гэдэг шиг хамгийн аимшигтай байна шүү дээ. Одоо ингээ эдгээр чинь яг зэрлэгсэн шүү дээ. Эдгээр чинь. Зэрлэгшээд бас хүн барих магадлал өндөр бас. Яг ийм байгаа дээр нэг астайхан шиг хамаатан сатантай шиг авчиад нэг байлгах хэрэгтэй байна шүү дээ. Ер нь тэгээ нэг айлууд нь хаяа явчихж байгаа болохоор ч тэгэл ерөөсөө дараа нэг устгал явагдахгүй бол чинь тэгэл эзэнгүү нохоо их гараад хөөхт огчвол олонтой үед бас хэцүү байх л та тий. Одоо энэ хүмүүсийг баяр тайванд орчод гадны нохой чинь гэрийн нохой биш болохоор байранд яаж арах вэ? Басаагүй юм чинь тэгэл хаяал явж байгаа шүү дээ хүмүүс чинь. Яаж ойр хавайл хүмүүс авахгүй хүний нохой золин нохой яаж авах вэ? Чингэлтэй дүүргийн 18-р хороо 2150 өрхтэй байснаас иргэд газраа чөлөөлж өнөөдрийн байдлаар 1815 өрх үлдээд байгаамаа. Хорооны нийт айл өрхийн 80 гаруй хувь нь нохойтой байснаас их булаг компанитай хамтран устгал явуулж байгаа гэлээ. Зарим нь болохоор зэрэг нохоогоо буурин дээр орхичоо явж байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг нь буурин дээр үлдсэн нохооноо ч нөгөө явж байгаа сургуулийн хүүхдүүдийг урьжгаад ингээд байгаа болохоор манай хороо нийслээсээ 7 хоногийн нэгд өдөр бүхэн одоо нөгөө их булаг гэж нохоо устгалын компанитай ярилцж агаад их булагийн компани биднэртээ ирж уулзаад хаагур сул нохоо явж ин тэрийг бас арга хэмжээ авч байгаа. Зарим нэг нь гэр орных нь ах トゥ хамаатсан саданд нь хэлж цааш нааш нь болгож наашаа цаашаа аль болохоор одоо нохоогоо алдахгүй тулд одоо мал эмнэлэг зэмлэг рүү ярьж янз бүрийн асуудлыг бид нар шийдэж байгаа. Дахин төлөвлөлтийн бүсэд хамрагсан айл өрхөдөд нохоогоо урьдчилан унтуулах зэрэг аргын талаар ярилцсан ч арга хэмжээ авалгүй цагийг нь тулгаж улмаар орхиж явсан нь энэ юм а. За иймээс иргэдийн дуудлага гомдлоор шаардлагатай үед нохоо устгах ажлыг тогтмол хэрэгжүүлж байгаа гэлээ. За дахин төлөвлөлтийн үрээнд хашааны нохоо хаягдаж үлдэх эрсдэлтэй гэдгийг төрж иргэнч мэдэж байсан. За гэвч урьдчилж арга хэмжээ аваагүй дээр эцэд нь нүүхтэй нохоогоо авч явдаг уламжлалаа гийсэн дүр зурагтай байгаамаа. Чөлөөлөгдсөн нэгт гэрээ байгуулсан нэгт талбарууд дээр маань цэвэрлэгийн ажил орсон байгаа. Цэвэрлэгийн ажлыг маань 20 минутын хот корпорац маань хариуцсан ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 1271 талбарт цэвэрлэгээ бол хийгдсэн байна.